Сайн байцгаана уу? Дорнод аймгийн ерөнхий боловсролын хангамж сургуулийн хөгжлийн багш 9 төмөр байна. Хөгжмийн гэрлэн дохио явцын үнэлгээг хэрэгжүүлэх арга зүйн санаа хичээлийг танилцуулж байна. Хөгжмийн хичээлийн явцын үнэлгээгийн онцлог нь хүүхэд бүрийн оролцоог дэмжинэ, алдааг бус ахицыг үнэлнэ, тоглоом, хөдөлгөөнөөр суралцуулна, хүүхдийн мэдрэмж, оролцоог чухалчилна. Хөгжмийн гэрлэн дохио аргын зорилго нь болохоор дуулах дур сонирхлыг нэмэгдүүлэх, дууг сурсан байдлыг үнэлэх. Хэрэглэгдэхүүн нь болонгууд хичээлийн төгсөлд хүүхдүүдэд 3 өнгийн карт эсвэл өнгийн харандаа харуулж өөрийгөө үнэлэхийг хүснэ. Ногоон өнгийн карт дууны үг аяыг маш сайн сурсан өөрөө бие даандуулж чадна гэсэн үгт өргөнө. Шар өнгийн картыг аяыг нь мэдэж байгаа ч үгийг нь харах шаардлагатай эсвэл найзуудтайгаа цуг дуулбал илүү ихтэй байна гэсэн үгт өргөнө. Улаан өнгийн картыг ая болон үгийг сурахад арай илүү хугацаа, багшийн тусламж хэрэгтэй гэсэн үгт өргөнө. Хөгжмийн гэрлэн дохио явцын үнэлгээний алхам 1. Хичээлийн төгсгөлд өнгийн картаараа алхам 2. Сурагчид өөрийн ойлголтоо сонгон өргөнө. Алхам 3. Багш сурагчдын хэрэгцээг тодорхойлно.